байна л да. Харин таныг бол хангалттай дүгнэх хугацаа өнгөрсөн. Тийм учраас одоо намайг баалах хэрэггүй. Сайд та хэлж явах шиг байна. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүйд тань руу их буугаар буудана гэж. Энийг яг танд одоо буцааж хэлмээр байна. Та өмнөх үе рүүгээ гар буу байтугаагаар буудсан учраас одоо өнөөдөр тань руу их буу байтугаагаар буудахад бэлэн болчиход байна л да. Тэгээ энэ үг надад биш танд л илүү тохирох юм байгаа юм. Одоо би одоогийн байгаа нөхцөл байдлыг бодоод 25 жилийн өмнөхийг бодохоор заримдаа нэрээ та нарын өмнөх үеийнхэнд бас гомдох сэтгэл төрж байгаа шүү дээ. Юу бодож энэ бүхэл бүтэн улс орныг 25-тай, 23-тай баяр цогтод юу бодож өгсөн юм болоо аваад яв гэж. Одоо та нар 25-тай, 23-тай хүүхдүүдээ гэртээ очиод хар. Маа энэ улсыг аваад яв гэж хэлж өгч зүрхлэх үү? Ингэж янз бүрийн бодогдох юм аа. Өнөөдрийн та нарын бий болгоцсон энэ улс орны дүр төрхийг ч бодохоор түүхийн муунч багш, сайнч багш гэж манай ерөнхийлөгч хэлнэлээ. Та нар бол түүхийн дэндүү муу багш байлаа. Монголын түүхэнд энэ 25 жилийн зурвас үе бол 70 жилийн ингэж бүтээн байгуулсан улс орн энэ аж үйлдвэрийн цогцлбор энэ бүх зүйлийг 25 жилд ингэж нураасан ийм үр тавьсан юм а гэдэг ийм хоёр өгүүлбэрээр л одоо бичигдэх юм л дээ. Яг уу хүндлэх шалтгаан байлгүй яах вэ? Монгол хүмүүс ахмад уяа хүнддэгдэг. Хүндлэх хоёр шалтгаан байна. Нэгдүгээр аавтайгаа зүүрлж та нарын насыг хүндэлж байна. Ахмад хүн учраас хүндэлж байна, монгол хүн учраас. Хоёрдугаарт яаж улс орныг авч явж болдгоо вэ гэдгийг дэндүү сайн үзүүлсэн учраас энэ одоо сайн тал нь гэвэл ингэж харах юм уу да. Одоо бол яаж асуудлаа шийдэх вэ гэдэг рүүгээ бодиттой бүгдээрээ орё. Бүх асуудлаа зогсооё. Элдв янзын үндсэн хуулиа ярья. Үр төлбөрөө яах вэ гэдгийг шийдэе. Дотоод өрөө, энэ салбар хоорондын өрөө, байгууллага хоорондын өрөө тэглэе. Концесс гэдэг ийм үлгэр ярьж одоо хөнгөлөлтөө зээл гэдэг үлгэр ярьж нэмж үр тавихаа боль. Өнөөдрийн тавьж байгаа концесс бидний үе дээр 10 жилийн дараа, 20 жилийн дараа дахиад өр болж буунаа. Тэгэхээр би аж ахуй нэгжүүч гэсэн өнөөдөр концессор гэрээг ажиллаа хийчихэд авч чадахгүй, мөнгө авч чадахгүй байгаа аж ахуй нэгжүүд яг одоо эзэдрүү нь хандаж энэ өрөө нэхээ. 10 жилийн дараа энэ төр засгаас нэхвэл энэ хүмүүс чинь жинхэнэ одоо балалсан хүмүүс чинь тэтгэврт гарцсан байна. Тэгэхээр одоо нэхэж, одоо жагсаж, одоо тэмцэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Гадаад өрөө цэгцлээ, компаниудад баталгаа хичнээн компаниудад баталгаа гаргацъя. Өрийн барьцаанд Монголын ямар өмч, ямар орд байгаа юм бүгдээрээ яри. Компаниуд өрөө нуух хэрэггүй. Их өртөө том компаниудаа сонсъё. Эхнээсээ том компаниудын өрөнд 5 толгойг тавьж туах гэж байгаа бол бид нар энийг хүлээн зөвшөөрч болохгүй. 5 толгойн гэрээ тийм л юм болж шít. Тэгээ иймэрхүү юмнуудаа бүгдээрээ шийдъя. Шийдэхгүй бол болохоо боллоо. Цаг тулчлаа. Одоо болтох газаргүй болсон булан шахуулсан. Бидний зовлон бол энэ. Түүнээс биш одоо энэ 16 оны үндсэн чиглэл мэгэл бол үндэ үндсэн асуудал биш ээ. Одоо бол улс төрийн шийдэл рүүгээ яаралтаа орох хэрэгтэй. Улс төрийн шийдлэл олох хэрэгтэй. Үндсэн хуулиа хэлэлцэх тэр бүтэц зохион байгуулалтаа хийгээд энэ их хурал яаралтаа тарах хэрэгтэй. Уул нь 12 онд ингэж хийх ёстой байсан юм. Энэ их хурал тарыг үндсэн хуулиа хэлэлцээ, улс төрийн системээ ярилцъя, төр засгаа цэгцлэе. Яг нэг угуу хэлэхэд өнөөдөр улс оронд үр зээлээр асуудлыг шийдэхгүй. Энэ улс оронд өнөөдөр удирдагч хэрэгтэй байна, удирдлах хэрэгтэй байна. Эмх цэгц дэг журам зохион байгуулалт хариуцлага тооцож чадах сүлбэлдээгүй ийм хүмүүс л хэрэгтэй байна. Энийг бий болгож чадах тийм одоо ухаан хүч чадал Монголын ард түмэнд байгаа. Түүнийг хийх болно. Одоо бол та нар ингэж зууралдалгүй, ингэж амиа хоохоолохын тулд нэмж үр тавилгүй зүгээр л одоо амар тайван явж чадвал бас одоо 3 дахь сайн тал чинь түүхэнд үлдэх 3 дахь сайн тал чинь энэ болох юм л да. Хэрвээ яг энэ хэвээрээ зууралцсаар байвал Монгол орныг улмал хүнд байдал руу оруулах болно. 25 жилийн өмнө та нарт яаж засгийн эрх тавьж өгчээсэн шиг яг тийм ухаан, тийм одоо эр зориг гарч чадвал түүхэнд үлдэх 3 дахь сайн сургамж чинь тэр болно шүү. Дэмжсэн үү, дэмжээгүй юу? Хоёр гишүүн дэмжсэнгүй. Бямцгах шүү. За баярлалаа.